Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд AMK Family буцаад хүрээд ирлээ. Та бүхэндээ подкаст ярьж өгөхөөр. Тэгээд мэдээж түрүүчийн удаа бид нар Шведийн 21 аймгаар болсон гэмт хэргийн талаар ярьж ирсэн. Тэгээд хамгийн сүүлд Смоландд болсон гэмт хэргийг ярьсан. Тэгээд одоо би үргэлжлүүлээд энэ удаа хугацааны дараа буцаад Шведийнхаа 21 аймгийг дуусгая гэж бодоод хүрээд ирлээ. Тэгээд та бүхэн талтай сууж талд сойрох нь. Балтийн тэнгисийн төвд орших жижигхэн арал Готланд. Энэхүү арал нь Шведийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн амар амгалан газар хэмээгддэг. Дундад зууны үеийн чулуу хэрэм, Висбигийн нарийн гудамжууд, тайван хөдөөний уур амьсгал. Гэвч энэхүү амар амгалан байдлын цаана айдас, нууц, гашуун нь нуугдаж байдаг. Өнөөдрийн болсон явдал цувралд бид Готландын түүхэнд мөрөө үлдээсэн хоёр аимшигтай эргийг сүхэх гэж байна. Эхний эрг нь 2022 онд олон нийтийн арга хэмжээний үеэр олон үнийн нүдэн дээр болсон аимшигт аллаг бол хоёр дахь эрг нь 1996 онд нэгэн зочид буудлын хаалганы цаана болсон өнөг хүртэл нууцсан тайлагдаагүй аллаг. Энэ бол Готланд хоёр аллаг, хоёр цаг үе. Нэгдүгээр хэсэг Алманд олон дахь аллаг 2022 оны 7 сарын 6. 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Висби хот. Зуны хамгийн том улс төрчдийн арга хэмжээ болох Алмадон Свека яг дундаа Орос үе байлаа. Жил бүр Шведийн бүх намын төлөөлөгчид, улс төрчид, нийгмийн зүтгэлдэнгүүд энд ирж ихтгэл тавьж үзэл бодлоо илэрхийлдэг уламжлалтай. Хүмүүс тайвнаар ярилцаж, кофе шимж, цэцэрлэгийн модны сүүдэрт зураг авалцаж байлаа. Гэвч яг тэр өдөр үд дунд 50 уур амьсгал гинэт тасарсан юм. Цагдаагийн дуудлага 13 цаг 52 минутад иржээ. Алмадолн парк дотор нэг эмэгтэй хутгалуулсан байна. Тэр эмэгтэй бол Инг Мария, Шведийн эрүүл мэндийн салбарын нэр хүндтэй зөвлөх, сэтгцийн туслах үйлчилгээний бодлогыг удирддаг хүн байв. Түүнийг олны дунд ямар ч анхааруулахгүйгээр нэгэн залуу давталж хутгалсан байжээ. Цагдаа нар хэдэн минутын дотор халдагчийг баривчилсан. 32 настай Тейдер Энгстрöm. Өмнө нь неоназид бүлэглэлтэй холбоотой байсан сэтгцийн эмэгтэй нэгэн. Мөрдөн шалгах явцад Энгстрöm тухайн өдөр зөвхөн Инг Мария биш, улс төрийн удирдагч Анне Лофиг ч хүнөөхийг бэлтгэгсэн байсан тогтоогдсон. Түүний майхнаас хэд хэдэн хутга, сум, жигсаалт бүхий тэмдэглэл илэрчээ. Энгстрöm өөрийн захин хуудсандаа төрийн имчилгээний систем хүнийг устгаж байна гэх мэтлэн хачирхалтай, хүчирхийллийн шинжтэй бичлэгүүдийг олон нийтэд нийтэлж байсан байв. Шүүх орол 2023 онд дуусч Энгстрömийг санаатай аллах, терроризм төлөвлөсөн хэрэгээр буруутай тооцсон. Гэвч түүнийг сэтгцийн эмэгтэй хэмээн үзэж, тусгай имчилгээний байгууллагуудад насан туршид нь хорих шийдвэр гаргасан юм. Энэ эрэг Шведийн олон нийтийн итгэлийг сэгсрэв. Хамгийн тайван нээлттэй арга хэмжээ байсан Алмадолн одоо аюулгүй байдлын бүс болж хувирлаа. Түүнээс хойш жил бүрийн арга хэмжээний үеэр цагдаа хамгаалтын алба хэд дахин нэмэгдсэн, хүмүүс айж эхэлсэн. Яагаад ингэтлээ уур амьсгал өөрчлөгдсөн юм бэ гэж асууж эхэлсэн. Учир нь энэ хэрэг ганц хүний өвхөл биш, нийгмийн сэтгэл зүйд, аюул хаанч хизээч гарч болно гэдгийг айцыг үлдээсэн хэрэг болсон юм. Хоёрдугаар хэсэг Висбигийн жочид буудлын аллаг 1996 он. 1996 оны 12 дугаар сар Висбигийн төвд орших жижигхэн хуучны буудал. Гаднаас нарахад бүх зүйл жирийн, гэвч өглөөний 6 цагийн үед ажилдаа ирснээгээ ажилтан ресепшн эзгүй байгааг анзаарчаа. Хаалганы цаана газар унсан эмэгтэй 46 настай Кристина өлөвсөн. Тэр буудлын менежерээр ажилладаг байсан нутгийн хүмүүсийн дунд нэр хүндтэй 51 байв. Хажууд нь төмөр дастагч цустай Касна шүүгэнээс 7000 крон дутуу байв. Хэргийг мөрдөн шалгасан цагдаа нар эхэндээ үүнийг энгийн дээрэм гэж үзсэн. Гэвч буудлын багцны хайрцагнаас гарсан төмөр дастагч ашигласан байсан гэмт хэрэгт дотор хүн үлдсэн байж болцгүй гэж итгэл төрүүлсэн. Хэн нэгэн түүнийг таньдаг байсан уу? Эсвэл санамсаргүйгээр тэнд байсан хүн үү?
Хэрэгэн дараа Виспигийн иргэдийн дунд айдас үл итгэх байдал тархсан. Цагдаа нар ДНХ-гийн сорьц авч орон нутгийн 200 гаруй хүнийг байцаасан ч нэгч бодит сэжигтэн илрээгүй. Хяналтын камер бараг байгаагүй. Бит нотлох баримт хангалтгүй байсан учраас хэргийг 1998 онд cold case буюу шийдэгдээгүй гэж ангилэгджээ. Өнөөдөр 30 орчим жил өнгөрсөн ч Керстиний гэр бүл хариулт хүлээсээр байна. Харин Шведийн цагдаагийн шин технологи, генологийн ДНХ-гийн шинжилгээ энэ төрлийн хэрэгүүдэд шин найдвар авчирч байгаа. 2004 онд гарсан Линшопингийн давхар аллага 16 жилийн дараа 2020 онд шийдэгдсэн үүний тод жишээ. Хэрвээ Виспигийн хэрэгээр хангалттай сорьц хадгалагдсан бол хизээ нэг өдөр энэ аимшигт нууц энэ мөн ил болох боломжтой. Готланд амар амгалан аялал зуучлалын деваж мэт. Гэвч хамгийн нам гүн газарч хамгийн хар бараан түүхийг тээж байдаг. 1996 онд Виспигийн чулуун хэрэмний цаана нэг эмэгтэй нас барсан. 2022 онд олон нийтийн өмнө нэг эмэгтэй амиа алдсан. Хоёр өөр цаг, үе, хоёр өөр ертөнц. Гэхдээ хоёуланд нь ижил зүйл байна. Хүний дотор орших харанхуй. Болсон явдлын энэ удаагийн Готландын дугаар энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн удаа бид Шведийн өөр нэг гэмт хэрэг, өөр нэг аимшиг руу хамтдаа аялах болно. Танд үзсэн баярлалаа. Сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Тэгээд энэ бол зөвхөн түүх биш, сургамж юм.